За сайн байцгаана уу? Хаврын минь Номын сангийн зочин подкастын маань 4-р сарын дугаар эхлэх гэж байна. Тэгээд 3-4-р сар бидний хувьд бол Улаанбаатар хотын усны нөөц, туул, гол гэдэг маш олон зүйлээр арт түмэн санаа зовнож, ярьж, мэтгэлцэж өнгөрлөө. Тийм учраас энэ сэдвийн хүрээнд яг одоо өнөөдрийн утга учиртай амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан Дорж Сүрэн эрдэмтнийг урьж оролцуулж байна. Тэгээд бид хоёр бол Дорж Сүрэн ахын бичсэн Улаанбаатар хотын усны нөөц гэдэг энэ номын талаар тойрсон яриа хий гэж бодож байна. Тэгээд танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За Дорж Сүрэн судлаачийн хувьд бол яг одоо энэ салбараар багшлагаас эхлүүлээд төрийн байгууллага, байгаль орчны яам, олон улсын байгууллага, дээд сургуульд судлаач, эрдэмтэн, хууль тогтоох, зөвлөх гэх мэт ерөөсөө ажиллаагүй салбар гэж байхгүй. Тэгээд цэвэр усны нөөцийн талаар бол тантай л одоо ярилцаж мэдээлэл авах нь хамгийн академик их сурвалжтай гэж бодсны үнднээс урьдчилан урилга хүлээж авч чадсан баярлалаа. За баярлалаа. Та бүхэн асуултанд хэрэг одоо миний мэдхийн байвал хэлье гэж. Тэгэхээр Улаанбаатар хотын усны нөөц гэдэг энэ номыг бичих болсон шалтгаан яг юу юм бэ? Та байгаль орчны яамд ажиллаж байсан юм үү? Тий. Би байгаль орчны яамд ажиллаж байгаад 12 онд би тэндээсээ гарсан. Тэгээд 12 онд 13 оноос тэр Дэлхийн банкны 2030 усны нөөцийн бүлгийн тэр хөтөлбөрийг тэр чинь бол Монгол улсын ерөнхийлөгч нөгөө эдийн засгийн форум дээрээс ус ярьдаг дэлхийд дахинд одоо усны хомсдол үүслэ гэдээ ярьсан шүү дээ. Тэрийг бүлэг байхгүй юу? Тэр бүлгийг одоо Монголд тусалж өгөөч гэж урьж оруулж ирсэн. Тэр бүлгийг ажиллаа эхэлсэн байсан. За тэгтэл бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2011 онд шиг санаж байна. Энэ зөвлөмж гарсан байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын усны нөөцийг одоо удахгүй дуусгах гинэ, Улаанбаатар усгүй болох гинэ гэсэн яриа үргэлж гарч ирсэн. Одоо та нарыг магадгүй хүүхэд байх үеэс чинь ийм сонсогдчихл байсан баг. Ялангуяа улс төрийн сонгуульд өгөх ийм үнээр бүр их ярьдаг. Тэгээ гол нь бол юу вэ гэхээр нэг сенсацийн нэг сэдв. Тэгтээ тэр нь бол бас одоо сенсацийн сэдв байхаас гадна үнэхээр бид нарын язгуур эрх ашиг та холбоотой зүйлс учраас бас энэ рүү Монголын төр бол маш их анхаарч тэр Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тэр дотроо хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тэр дотроо усны аюулгүй байдал гэж тусдаа асуудал байгаа. Тэгэхээр хэрэв усны аюулгүй байдал гэдэг бол ус хангамж, хариуцлага татварга, усны их болгоодыг доктортой байдал бол ерөөсөө энэ хүн амынх нь амьд эрүүл амьд аюулгүй байх. За тэгээд сайхан аз жаргалтай өсөж торинох одоо тэр бүх зүйлсийн чинь үндэс байдаг учраас энэ бол аюулгүй байдлын асуудал болж тооцогдож явдаг юм зүйл байна. Тэгэхээр энэ ажилд бол бид нар 2014-15 онд энэ Улаанбаатар хотын усны нөөцийг үнэхээр одоо бид нар хэдийн хэмжээний нөөцтэй, хэдийн бид нар уучаад байгаа юм. Хэдийг нь одоо 100 намар хургуураагаар сэлбэдэ. Тэгээд тэрийгээ бид нар яаж ашиглах ёстой вэ гэдгийг ингээд тодорхойлж өгөө гэсэн энэ даалгавартай энэ ажлыг миний одоо тодорхой баг удирдах гүйцэтгэсэн. Тэгээд тэр маань бол одоо судалгааны тодорхой арга гаргачлалын дагуу хийгдсэн том тайлангууд гарч байгаа байхгүй. Тэр бол хамаагүй илүү мэрэгжлийн яг геолог, гидрогеолог, газар зүй. За тэгээ усны нөөц, одоо гидролог ингээд маш одоо нарийн салбар мэрэгжлийн дагуу ингээд тодорхойлогдоод мэрэгжлийн одоо академик судалгаан дээр үндэслэгдээд гардаг юм зүйлсүүд байна. За тэгээ өрөмдлөг, шахвалтын гэх мэт ингээд та нарын бүр ингээд танихгүй юм тийм одоо зүйлсүүд хийгдээ тогтоодог. Тийм одоо яриад байхаар бол та бүхэнд бол ойлгомжгүй. Тэгэхээр энэс тэр 3 бот том тайлангаас одоо нийтээр мэдж яах нь зүйтэй. Ягаад гэвэл энэс хүн болгоны амьдрал хамаатай учраас, амьдрал нь хамаатай учраас бас хүмүүс мэдээсэй гэж тэндээс одоо хэлбэршүүлсэн байдлаар одоо гол зүйлсүүдийг авч ийн намайг гэсэн. Монголчууд бид нэр усыг чандмын эрдэнэ гэж үздэг. Тэгээд усуу хувьтай амьд явах, ер нь лаз бэлэгтэй байх зүйлээ хүнийг усуу хувьтай хүн гэж ярьдаг. Усыг эндээс бол хэрхэн дахиж шүтдэг тухай ойлголт авч болно. Улаанбаатар хотын усны нөөцийг ер нь хаанаас бүрэлддэг ингэж ярихаар энэ дээр ихний бүлэг дээр та маш гоё бичсэн байлаа л те. Бүр хот судлалынхын төвшин анх Хүрээ хот гэж хаана бий болсон, Улаанбаатар хотын их сурвалжинд анх яаж бий болсон.
гэдэг энэ дээр хоёлаа тэгвэл яг түүхээс нь ярил л да тий. Усны нөөц яагаад энэ ерөн 4 уулын донд бид нарыг авчираад хотоо тавьчихоо утга учир шалтгаан юм бэ? Тий. За та бүхэн мэдж байгаа ер нь бол 16 дугаар зууны сүүл 17 дугаар зууны ихэнх үе гэхэд л Монголын нийслэл бол хар хорон хотод байсан. За тэндээс одоо Монгол ойрд ийм хоорондын зөрчил маргаан үүсэж тэгээд ер нь бол Монголын хүрээ нийслэлийг бол ямар нэгэн хэлбэрээр бас одоо төв рүүгээ татаж авъя Монгол улсын одоо өөр газар одоо нутаг бүс рүү шилжүүлье гэсэн одоо тэр үед Түшэйтхан аймгийн нутгийн зүүн талын зах бол энэ туул болж исэн юм шиг байна. Энэ одоо би яг ингээд харахад бол Түшэйтхан аймаг, Сэцэн хан аймгийн үндсэндээ энэ хоёрын зааг нутаг байгаа байхгүй энд. За тэгэд энэ хоёрын одоо монголчуудын одоо нэгдүгээрт голомт гэж ярих юм уу да. Нийслэл гэдэг бол голомт. Тэгээд тэнд бол улс төрийн болоод бусад бүх шийдвэрүүд гарч тэндээс улс орны одоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэл, мандал бадрлын бүхий л зүйлсүүд тэнд шийдэгддэг газрыг бол нийслэл хот гэж нэрлэдэг шүү дээ. Тэнд гигантнүүд нь, эрдэмтдүүд нь за тэгээд одоо баячууд нь амьдарч, игэл борчуудтайгаа хамтдаа ингэж байж өсөж дэмжиж хот болж ингэж явдаг. За тэгэхээр нийслэлийн энэ асуудал бол би ягаад ч юм тухайн үед энийг хийж явах явцдаа бол нэг 2-3 зүйлийг л олж мэдсэн. За тэрийг тухайгаа би одоо энийг бичих нь энэ номыг бичих нь бас нэг шалтгаан дээр л дээ. Ягаад гэвэл тэрийг олж мэдсэн юм а би одоо бичиж тэмдэглээд үлдээх нь бол одоо энэ судлаач хүний мэрэгжлийн хүний одоо гол нэг үүргээл гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр тэндээс яасан бэ гэхээр өндөргийн зан базар наашин нүүлгээд улсын нийслэлийг аваалаад эрэхтэй тэр хүрээ бол яг нөгөө нүүдлийн хэлбэртэй өндөргэн дээр одоо суурилсан өндөргэний өргөө тэрийг ингээд тойрсон одоо хот мандал хэлбэртэй байдаг. Энэ одоо нийслэлийн ерхий бүтц байсан байна. Тэгээд бид нар бол хаашаа нүгөө явчихдаг. Өндөргөнийхээ шар ордомж гэдэг юм уу тэр бяцлаглын жижигхэн тугдамж гэдэг юм тийм ингээд эсгийгээр байх учраас ингээд зөөж. За ийм байдлаар одоо яг нарийн ярих юм бол энэ дээр бичсэн байгаа 17-8 удаа нүүдэл буудал сэлгээд хар орноос гараад за одоо энд энэ одоо мандал хүй мандлын дэвжээ гэдэг байдаг шүү дээ. Энд ч байж исэн байгаа юм. За ингээл энэ сонгон хайрхан уулын урт талд байж исэн байгаа энэ тэр одоо энэ хуучны одоо нэхэрэдийн Ван хааны ордны төвөрийн тэр байгаа шүү дээ. Тэр хавцаа байсан байгаа юм. За ингээл энэ хаварч 17-8 удаа нүүж энд нутглуул энд байвал ямар уу энд байвал ямар уу гэдэг. Тэгж явж байгаад өндөргийн гайхалтай сонголт хийсэн. Тэр одоо би зүгээр яхав одоо яг газар нутгийн ерөнхий хүрээний тэг одоо байршил нутгийг бол би өндөргийнийг л үндсэндээ байршуулсан юм. Яг гэвэл тэр үед бол өндөргийн гэдэг бол Монголын оюун санааны оргил байсан байхгүй юу? Дээрээс нь Монгол улсын хаан. Тийм учраас тэр хааны тань мэдсэн тэр шийдвэр гэдэг бол шууд хууль байсан юм л да. Тэгээд үндсэндээ одоо Монгол улсын нийслэлийг бол яг одоо энд бичснээр одоо яг энэ нутагт буюу хан уулын хар, хатан туулын хөвөө, сэрүүн сэлбийн хөндий, хүн чулууны хонхор, алтан давшийн хөндий гэдэг энэ хэсэг бүлэг нутгуудад ингэж байршуулсан байна. Энд чинь хүрээ хэлбэртэй хид хідэн жижиг тийм хотхнууд байсан байгаа байхгүй юу? Тэгээ маш гайхалтай. Тэр жишээлбэл Богдын ногоон ордон гэдэг өвлийн ордны нэг хэсэг байна. Гандан тэгчлэн хэдийн орчин байна. Зүүн хүрээ орчин бай гэж байна. Дандаа тэр олчлон нэг тийм хүрээ хийдүүдтэй. Одоо жишээлбэл Дамбадаржаалан хийд. За тэгэл Хөлийн мод чингууд, Амгаланбаатар хот гэдэг ингээд тусдаа юм жижигхэн хотоо дондаа 5-аас 10 км-ийн зайтай ийм жижигхэн хотуудыг үүсгэж. Тэгтээ тэр нь хүрээ маягаар энэ бүх одоо энэ түрүүний миний хэлсэн энэ хөндийгээ ингэж бүрхжижсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ ямар байна вэ гэхлээр өндөргийн бол үнэхээр одоо гайхалтай хүн бөгөөд гигантэн хүн байсан гэдэг нь бол тав тодорхой харагдаж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл тэр төлөвлөлт бол сая намайг 1990-ад оны үед Улаанбаатар орж ирэх хүртэл байжсэн байхгүй юу. Харагдажсэн. Одоо бид нар жишээл одоо яг тэр нэг жижигхэн хотхон хэлбэрүүдээр явуулаад дундаа хоорондоо холбоотой.
Тэгэхээр яадаг вэ гэхээр тэр үед л бол ялангуяа одоо ийм машин техник, тоног төхөөрөмж, ийм зам харилцаа ийм тийм байсан биш. Тэр жижигхэн хотууд чинь өөрийн ойр орчимд адууга одоо малчдаг, гүүгээс агаад уучдаг, хоноо хариулцдаг, үхрээс агаад зүг нь уучдаг. Ийм нөхцөл байдалтай. Өөрөөр яг л нэг тийм хөдөө байгаараа л байждаг. Тийм жижигхэн хотхнууд хүрээ хэлбэрээр энэ одоо өнөөдрийн бид нар ярьсан энэ хөндөд чинь байжсэн байхгүй. За нэг их асуудал бол энэ гахалтай зүйл нь. Гэхдээ ерөнхийдөө өндөргөнийхээ одоо гол тэр орд өргөөг тойрсон хүрээлсэн хэлбэрээр байсан учраас хүрээ, өргөө, даа хүрээ гэдэг олон нэртэй байсан тийм ээ. Ингэж байгуулсан. За хоёр дахь нэг гайхалтай ямиг би олж мэдсэн. Энэ орчин бол одоо усны нөөцийн хувьд бол хамгийн их устай газар байгаа нь над ойлгогдсон. Хамгийн их усны хоримтлал бүхий газар. Өөрөөр хэлэх юм бол туулгол яг одоо бурхан халдун уулын одоо баруун өмнөд зүгээрээс баруун өмнөд өвдөгнөөс нь их аваад энд хүртлээ нэг 100 гаруй километр урсаад ирж байгаа байхгүй юу? За 200 км. Тэгээд энд ирэхдээ энэ хавьсавынхаа одоо дрилжийн голоос өсвөлэл томхон голууд бүгдийг ингээд өөртөө нэгтгэж аваад ингээд энэ төрөж ирээд яг одоо хамгийн их урсцтай болдог үе яг энэ хэсэг болж байгаа жишээтэй. Усны нөөцтэй хараад хамгийн их хоримтлагдаж хамгийн их одоо хэмжээтэй тэр үе тав мэдэн шүү дээ. Одоо усаар нь сал урсгадаг байсан гэж ярьж ирсэн тийм ээ. За нөгөө талаас Улаанбаатар хотын энэ орчимд бол газар дорх усны одоо цэнгэг усны нөөц гэсэн үг шүү дээ бид нар. Ийм нөөц бүрэлдэж болох геологийн тогтцол хамгийн тааламжтай геологийн тогтцол. Өөрөөр хэлбэл бидний газрын гүнд энэ цэнгэг усыг хоримтлуулаад авах болцсон хамгийн ихтэй гэсэн. Өөрөөр хэлбэл өнөөдөр ч гэсэн Улаанбаатар хотын энэ орчимд бол энэ нөгөө түрүүний миний хэлдэг хан уулын ур хатан туулын хөвөө сэрүүн сэлбийн хөндий энэ чинь одоо Монгол орнд тогтоогдсон газар дорх усны ордуудын хамгийн том орд энд байна. 5049 литрийг секундэд өгч чадна. Ийм их. Ийм том. Тэгэхээр ийм байдалтай байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь одоо туулгол гэхтэл секундэд 25,000 метр куб. Ингээл гэх мэт ийм том усны нөөц. Тэгэхээр энэ бол хиттэй ямар том хот үнд үүсч бий болох потенциалтай гэдэг энэ газрыг яг Монгол улсын эслийг онож олсон байхгүй. За би энийг бол таньж мэдсэн учраас энд бичсэн байгаа. Гуравт нь бол энд олж харсан бүр зайлшгүй хэлэх юм нь юу вэ гэхээр энэ усныхаа нөөцийг энд байгаа энэ байгалийн үзэмж хамгийн үзэмж төгөлдөр газруудын чинь нэг энэ бас мөн байгаа. Тэгэд дээрэс нь яадаг вэ гэхээр энд байгаа биднийг тойрон хүрээлж байгаа энэ дөрвөн сайхан уул энэ гоё хөндий үзэсгэлэн төндий энд байгаа ч нь бол хамгийн цэвэр тэр ариун дагшин ус үүсээд хуримтлагдаж тэрийг үргэлж дүүргэж бид нар хичнээн чихуусан тэрийг үргэлж дүүргэж явах юм гайхалтай тийм ийм цаанаасаа ийм өргөлтэй ундрахт ийм байсан учраас ийм зүйлсүүдийг таньж мэдсэн учраас би энийг ямар ч байсан бичиж тэмдэглэж үлдээе гэж бодсон. За тэгээд энэ нэг сайхан ерөөлөөр те энэ нэг сайхан газар нутагт төрөөд тийм сайхан дөрвөн уулын дунд амьдрах боломжоор хангачээ. Гэтэл 500,000 хүн амьдрах нөөцтэй гэж анх ярьж байсан. Өнөөдөр бид нар чинь сая 300-400-аар амьдарч байна. Тийм. Тэгээд энэ дээр одоо нөгөө яг таавал энэ усны бодлого 2030 гэл те энэ дээр гол ажиллаж удирдах явсан хүний хувьд одоо бид нар дуртай нь ингээл газар аваад би одоо мэрэгжлийн хүн биш байхад яаж усаа хаанаас татаад байна гэл те. Тэгээд дуртай нь байшин, дуртай нь очоо сайхан хашаагаа татчихна. Тэгээд энэ дээр одоо бидний усны нөгөө яриад байгаа усны хөндрөг маань гүйцэж бидрийг хангах уу? Өнөөдөр 2030 яг усны нөөц ямар хэмжээтэй явж байгаа вэ? Тий. За өнөөдөр бол яг Улаанбаатар хотын ус хангамж бол хоногтой бид нэг нийт хүн ам бол нэг 160-аас 180 мянган метр куб хоног уу шометр буюу за одоо 160-аас 180 сая литрийг уучдаг байхгүй. Өдөрт хоногтол 24 цагт. Ийм л имийг л хэрэглээд байгаа юм. Зөвхөн хүн амын унд ах удаа гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. За тэгээд дээрэс нь одоо үйлдвэр гэхээр ингээд замаа алдчихж байгаа байхгүй. Ер нь бол 300 мянган метр куб
хоног буюу 300 сая литрийг уучаад хэрэглэж байгаа хөө нөгөө үйлдвэрлэл бизнес иймгүй усгүй юм гэж ерөөс байхгүй шүү. Тийм шүү. Тэгэхэд цаана нь ямар ч асуудалгүй Улаанбаатар бол ус нь урсдгаараа урсаад өргөлдгаараа өргөлаад ингээл байж хахаар энэ ямар потенциалтай вэ гэдэг бол нэгдүгээр бас харагдаж байна. Хоёрдугаар тэр ус нь өөрөө гайхалтай ариун дагшин гэж бид хэллээ шүү. Цэвэр. Цэвэр гэж одоо хэлэхэд одоо үг багтаж байгаа байхгүй. Цэвэр гэж. Маш олон улс орнуудын явж усыг судалж байсан хүн. Би бас яг төрийн буйнаар одоо олон газрын одоо улсын нийслэл энтрүүдийн усан хэмжээ их усруудыг бас очиж үзэх ийм юу гарч ирсэн байна. Улаанбаатар шиг ийм гайхалтай ариун дагшин ус хэрэглэх ийм байгаль өвдөлттэй газар их тийм олон биш. Зүгээр мэрсэр байна. Бас одоо эртнээс энэ шин чанарыг мэдсэн бас улс орнууд байдаг. Тийм газар бас байдаг. Гэтэ тэр нь зөвхөн тэрний нэг нь Монгол улс байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл яг одоо байгаль эхийн одоо бурхнаас гэх юм уу, хурамс тэнгэрээс гэх юм уу хайрлсан хурын тэр гайхамшигтай бурханлаг шин чанараа тээсэн амьд усыг бид хэрэглэж байгаа байхгүй. Бүр ингээ аршаан болсон усыг. Таны биеийг одоо оюун сэтгэл санаа бүх юм чинь гайхамшигтай болгох тэр шин чанараа тэгээд ирж байгаа. Тийм усыг бид нэр одоо ямар болгож хэрэглээд юу болгоод тэгээд одоо буцаагаад яаж гаргаж байгаа вүлээ гэдээ ингээ бодохоор бол үнэхээр юм бас үнэхээр гол харалмаар зүйл болдог байхгүй юу. За тэрний мөн чанарыг ингээс нарийн судлах тусам ийм одоо зүйл рүү сэтгэлийн шаналгаа нэмэгдэх гэх үү. Ер нь маш их тийм харамсах юм сэтгэлүүд төрдөг байхгүй юу. Тэгэхээр яг уу Улаанбаатарчууд бидний Монгол хүн түрүүн өөрөө хэллээ шүү дээ. Монгол хүн болоод төрлөө, Индра төрлөө. Тэгэхээр за энэ ус уух заяатай Монгол орны уснаас уух заяатай хүн байна гэж. Тэгж хэлж байгаа. Тэрнээс биш энд ирээд одоо аз жаргал эдлэгч байт юм уу? Одоо юу гэдэг одоо их баян тансаг байх ч гэдэг юм уу ийм хүн гэж хэлдэггүй үстэй. Хүнийг бол ус уух хувь заяан дэрлээ гэж. Тэгж л одоо анх хөтөж авдаг. Тэгэхээр монголчуудын тэр философийн гол үндэс нь бол тэр ус уух заяатай холбоотой байхгүй. Хүмүүн заяа гэдэг чинь бол ус уух заяатай холбоотой юм байна гэж одоо энэ өндөр гэгэний тэр хийсэн юмнууд энтрийг ингээ харж байхад л яг л тийм л харагдаж байгаа юм л да. Тэгэхээр ийм гайхалтай хувь заяатай байна бид нар. Тэгээд 181 сая литр өдөрт гэдэг бол амарын тий. Би бодоод байгаа хүмүүс өдөр тутмын яг зөвхөн Индрагийн л усны хэрэглээгээ бодоход л өглөө би өдөрт хэдэн литр ус ууж байгаа. Нүүр гараа хэдээр угааж байгаа. Усанд хэдэн литрээр орж байгаа. Хувцаа хэдэн литрээр угааж байгаа. Хоолоо хэдэн литр усаар иж байгаа. За тэгээ нойлын хэрэглээндээ хийдэг гэхээр зүгээр ганцхан л нэг алга би энэ жижигхэн биеийн дуудаа хэдэн литр өдөрт хэрэглэж байгаа тий. 130 литрийг та хэрэглэж байгаа. Багта хамгийн багта. Өдөр одоо наад захын нэг ингээд усанд ороод ингээд өөрийнхөө сайн сайхан байлгачаад ингээд байж хахад бол 130 литр. Тэрийг бол бид нэр одоо энд яг энэ Улаанбаатар хотл бол эний чинь бол 130 орчим литрийг хэрэглээд байгаа юм байна. За тэгээд тэр нь бол одоо өөрийн чинь одоо амьдралыг чинь тэтгэж байгааг харж байгааз. Амийг чинь ч тэтгэж байна. Амьдралыг чинь ч тэтгэж байгаа. Усгүйгээр бол өөрийгөө нэг ч хоног төсөөлөх боломжгүй. Тий. Ус агаар мэтгэж ярьдаг шиг. Тий. За тэгвэл 2030 он хүртэл ерөн цаашдаа бид нэр усны нөөц ер нь хэр байгаа гэж харж байна. Тий, яг одоо энэ чухал асуудал 2010 түрүүний хэлсэн 13 14 онд 15 онд бол энэ ном бичигдэх өмнө тал дээр үндэсний аюулгүй байдлын зөвлөөс өгсөн чиглэлийн дагуу судалгаа хийсэн дахиж үнэлсэн гэдэг. Энэ бол яг баталгаатай өвөл болсон ч зам бол байсан ч ороорсон ч ороогүй ч гам болсон ч одоо байж ах бидний хэмжээ бол 218 мянган метр куб хоног буюу 218 сая литр байхгүй хоногт уух усны хэмжээ. За үйлдвэрлэх бол мөн 75 мянгаад ингээд нэг 300 гаруй одоо сая метр куб литр буюу 330 орчим мянган метр куб нь бол ингээд үйлдвэрлэлийн болон бусад хэрэглээг нэмэхэд ийм хэмжээтэй байж байгаа. За бид нэр дараа нь 2016 он тэр түрүүний ярьсан Дэлхийн банкны 2030 оны явцын бүлгийн хөтөлбөрийн хүрээнд бол юу хийлгэсэн бэ гэхээр Английн PwC гэж аудитын том компани байдаг. Тэгээ энэ дэлхийд их олон юутай л да. Энэ компани юу хийсэн бэ гэхээр биднэрт энэ одоо байгаа нөөц чинь
хэтийнхээ эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй юу гэдгийг үнэлж гисэн байхгүй. Тэгээд 2030 он гэхэд л одоо та нарт энэ Улаанбаатарт байж байгаа усны нөөц одоо энд гаргаж ирсэн энэ 7 их усэр байгаа. Энэ их усүр чинь энэ тэр үеийн 2030 оны үеийн хэрэглийг бол хангаж чадахгүй нэ гэдгийг дүгнэлт гаргаж ирсэн байхгүй. Тэгээд юу хийх ёстой бэ гэхлээр хамгийн түрүүн ундны усаар үйлдвэрлэл техникийн хэрэглээ буюу одоо жишээлбэл цахилгаан станц бол хамгийн том хэрэглээ. За арьшир одоо ноос ноолуур энэ бүх үйлдвэрүүд хэрэгжилж байгаа энэ хэрэглээг бол хаягдл усыг дахин боловсруулж ашиглаад дахин цэвэрлээ дахиад ашиглаж болж байна. Тэгвэл ундны усаа өөрсдөө ууж болно. Тэр нөөц нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Боломжтой нэмэгдэнэ. За хоёрдугаарт ойр орчмын газруудад бас хайгуул судалгаа хийгээд газар дор усны шинэ өөр одоо ордуудыг нэмээд тэгээд бас авч болох юм. За тэгээд дээр нь бас одоо яг нөгөө туулын усан цогцлбор гэдэг нэг юм бид нар ярьдаг тийм ээ. Гадаргынхаа усыг хөрөмтлүүлээд ингээ хэрэгжилж болох. Гэх мэт ийм хувилбаруудыг бол одоо зөвлөсөн байгаа юм. За тэгээд тэр тест бол энэ зөвлөмжийн дагуу саяны миний хэлсэн энэ хоёр судалгаан дээр үндэслээд Америк нэгдсэн улсын мянганы сорилтын сангийн 2 дахь компакт гэрээ буюу $350 сая Америкийн 350 сая доллар сая яалаа. Одоо 2000 дуусч байна. Одоо 2006 оны 3 сарын 31-ээр дуусч байгаа. 21 оны 3 сарын 31-ээс эхлүүлээд тэр чинь донд нь ковид таарч байгаа. Тэгсэн. Донд нь одоо эхлүүлээд одоо энэ нөгөө судалгаа хийж Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих ядуурлыг нь бууруулж болох төсөлд хийхээр Америкууд зорддог байхгүй юу? Мянганы сорилтын сангийн өрөнгийг. Тэгэхээр Монгол улсын хувьд л тэр эдийн засгийн энэ одоо хөгжлийг нь боомлч хүчин зүйл байна уу юу гэдэг тэр судалгааг нь хийгээд хамгийн одоо эдийн засгийнхаа хөгжлийн үндсөөр болсон тэр секторууд руу н оруулах гэж 3-4 жил судалсан байхгүй. Тэрний нэг нь л усных байсан. Тэгээд усан дээр тогтоод тэгээ гэрээ хэлцээр яваад яг бэлэн болоод компакт давхар бол $350 сая болоод 2018 оны 9 сард Монгол улсын ерөнхий сайд байсан хөрөлсөх гооч тэнд Америк нэгдсэн улсын эцэслэл гарын үсэг зурж авч байгаа. За ингээл одоо бид нар эхэлсэн дээ. За энд эцсийн дүнд нь одоо бид нар юу болсон бэ гэхээр Улаанбаатар хотын усны нөөц одоо бид нар хэрэгжилж болох нөөц бол 80% нэмэгдсэн. Гайхамшигтай мэдээ. 2016 оны төвшнээс 80% нэмэгдсэн. Туул руу ордог нөгөө бохирын хэмжээ 30% буурсан. 30 орчим хувь. Амар сайхан мэт. Маш гайхалтай. Дээрээс нь хоног 50,000 м3 усыг тэр туул руу орж байгаа ус руу тэр муухай усыг цэвэрлээд үйлдвэрлэл техникийн иргэнд 3-4 дөр цэцлэгээ станц дулааны. Цаашдаа бусад бүх үйлдвэрүүдэд хэрэглэх ийм шинэ их усртай болсон. Ингээд буцаа чинь усыг чинь цэвэрлжээ буцаагаад хэрэглүүлээд байгаа нь шүү дээ. Тийм байна. Ингээд байх юм бол бидний нөгөө гайхамшигтай цэнгийг ус чинь бол хിവэрэ байх. Бид өөрсдөө ууж ундаандаа хэрэгжилж болох. Энэ боломж улам нэмэгдэнэ гэсэн үг байхгүй. Тэгээд энэ компакт гэрээний хамгийн гайхалтай бас нэг зүйл нь бол юу вэ гэхээр энэ одоо хаягдл усыг дахин цэвэрлэж ашиглаж болдсон байна гэдгийг энэ үндэсний ухамсарыг бий болгоод тэгээд энэ давлгаа чинь манай энэ аж ахуйн нэгж эрхлэгч одоо бизнесүүдийн толгоор одоо шахагдаад энэ рүү ороод тэгээд одоо жишээлбэл Апо компани гэхэд 10 гаруй сая доллар гаргаад тэр одоо үйлдвэрлэл технологитой хэрэгжилж байгаа усыг цэвэрлээд дахин ашиглах бэлэн болгож байгаа чинь. Ийм давлгаа үүссэн. Одоо ер нь бүгд байгаль дэлтэй гэдэг болчихлоо шүү. Байгаль дэлтэй. Өөрөөр хэлэх юм бол энийг нөгөө дэлхийн эдийн засгийн хөгжлийн одоогоор үндсэн концепц бол circular economy буюу хаягдлгүй эдийн засаг. Миний одоо жишээлбэл гаргаж ирээд хаягдл усыг дараагийн үйлдвэрээр цэвэрлээд аваад ашиглаад явж байгаа. Тэгэхээр энийг бол нөгөө анх одоо байгалийн нөөц засгийн төлбөрөөс нь чөлөөлөөд ус хүртүүлсны төлбөрөөс нь чөлөөлөөд нэг талдаа ингээд явах бүх хууль эрх зүй бүх юм бол бүрдсэн. Энийг бол бид нар нөгөө дэлхийн банкны хорвоо усны нөөцийн хөтөлбөр дээр ажиллаж байхдаа бүр тэр хууль эрх зүй бүх юм зохицуулаад дүрм журм стандартыг хийгээд одоо тусламжаар гэсэн үг шүү дээ. Дэлхийн банкны тэр сайхан тусламжаар. Тэгээ хамгийн төгсгөлд нэг pilot project буюу одоо загвар төсөл бол тэр MCS Coca-Cola-гийн хаягдл усыг амгалан талааны станц хэрэглүүлсэн баггүй. Ашигласан. Дахин ашиглаж байгаа юм шүү дээ. За энэ бол гайхалтай эхлэл болсон баггүй. 2025 оны 12 сард нээлттэй хийгээд хувийн хвшил.
төр хувьшил хамтраад ийм зүйлээс. Тэгэхээр бид бас монголчууд энэ ус уух хувь заяанда ямар их хүндэтгэлтэй ханддаг. Тийм. Бас одоо мэдлэг мэдээлэл авч чадах юм бол тэдний эннийхээ төлөө хийх одоо хүсэл эрмэлзэл ямар одоо мундаг байдгийг бол би энэ эрчим хүчний салбарынхаас харж байгаа байхгүй. Эрчим хүчний салбарын хамгийн хэцүү салбар байгааг одоо та нар харж байна шүү дээ. Тийм шүү дээ. Бид нэр энэ өвөл ямар нөхцөлтэй ямар хэцүү байдалтай. А гэтэл тэр ачааг нуруундаа үрээд тэр тарифын хязгаарлалт одоо 40 хэдэн төгрөгөөр үйлдвэрлэчээд 3 төгрөгөөрчүүлүү биднэрт өгöd байгаа энэ алдагдлыг ийм алдагдал үрээд явж байгаа энэ салбар гэхэд одоо дахин ашиглах цэвэрлсэн ус гэдэг одоо бид нар Мянган сарлын сангийн тэр үйлдвэрээс гарч ирж байгаа усыг шууд л авч аав шүү дээ одоо ингээд авч аваад эхэлж байна. Гайхамшигтай. Туршилтаа хийж явна одоо. Ийм гайхалтай. Тэгэхээр энэ бол ийм зүйлсүүдийг бол бид нар ингээд ус уух хувь заяагаа хүндэтгээд энд байгаа усныхаа их усөрүүдийг хойч үедээ үлдээх гээд үр хөвгтдээ энэний төлөө юу ч хамаагүй хийх юм эрмэлзэл Монгол хүний зүрх сэтгэлд байгаад надад бол маш их баяртай. Үнэхээр гайхамшигтай мэдээ. 10 жилийн өмнө хоёлаа би нэг усны талаар нэвтрүүлэг хийж хаа та цаарл усны үйлдвэр байгуулагдаж байгааг ярьжсэн. Өнөөдөр болчихсон хэрэглээндээ ороод ингээд туршаа явж байгаа бол үнэхээр гайхалтай байна. Тэр үед зөвхөн бодлого яриа цаас байлаа тийм. Одоо өнөөдөр бодит байдал болчихж байгаа. Тийм. Гэтэл бид нар бол нөгөө тэглээгээд санаа амрахгүй эргэн бүр нөгөө усны хэрэглээндээ хянамгаа байх тийм. Одоо ингээд шүдэ угааж хахад л цоргоноос ус гоожээд хар миний гол харлаад байдаг байхгүй. Тийм. Шүдэ угааж хахтаа л хаачгал та, аяга хөөсрүүлж хахтаа л хаачгал та, бие хөөсрүүлж хахтаа л дүүшээ хаачгал та тий. Цаана цэвэр ус гараад байна шүү дээ гэдэг. Яг үнэ. Тэгтэл бид нэр тэр усны төлбөр гэж маш бага төмөнгө. Бүр маш бага штэ. Хүний санаанд оронгод хэд төлж байгаа лээ нэг юмд. Гүү эн чи ерөөсөө баг орон сууцны нэг айл өрхөдөл 3 төгрөг төлж байна үү нэг. Одоо ийм төлбөртэй дэлхийн хаач байхгүй шүү дээ тий. Тэгээ гэр хороолд 1 төгрөг. Тий цэвэр усандаа. Тий. Тэгэхээр энэ үнэгүй байгаа юм бид нар л үнэлэхгүй байгаа ч юм уу. Үнэлэмж нь өөрөө ийм байгаад байгаа байхгүй тий. Гэтэл зарим улс орнууд бол цэвэр усыг худалдаж авдаг болж байна. Тэгэлгүй яах вэ? Уснаас болоод дайм болж байхыг та нар. Уснаас болж шүү дээ. Орхит оронд чинь тэр устай холбоотой дайм болдог шүү дээ. Одоо бохирлоо цэвэр ус урсдаг асуудал ямар хэмжээнд очих вэ? Энэ үйлдвэрийн буйнаар энэ төслийн хүрээнд. Ерөөсө туул руу орж байгаа тэр аимшигтай бохир усыг та нар мэдэн шүү дээ Улаанбаатар хотын. Тэрнээс өнөөдрийн байдлаар 30 орчим хувийг нь буцаа цэвэрлээд аваад тэрийг туулаач аварж яах гэсэн үг шүү дээ. Туул руу тэр хэмжээний бохирдол орохоос одоо хамгаалчихж байгаа туулыг. Тийм ээ. Тэгээд тэрийг цэвэрлээд үйлдвэрлэлд ашиглах болцоотой болгочихж шүү дээ. Тэр тэгээд ийм гайхалтай зүйл рүү Америкийн ард түмний энэ хоёр дахь компакт тусламж, буцалтгүй тусламж шүү дээ. Ямар ч юу байхгүй. Ингээ энэ орж ирж байгаа. Тэгэхээр энийг бол одоо мэрэгжилтэн хүний хуваар одоо ийм одоо салбарт орж ирээд ийм одоо гол зүйл хийгээд Улаанбаатар Монголын хүн бүрт холбоотой одоо амин чухал асуудал руу ингээд хандуулаад өгч байгаад нь бол би үнэхээр их баяртай байгаа. Америкийн ард түмэн татварлагчид нь үргэлжид сайн сайхныг хүсгээс өөр ямар ч одоо аргагүй л гэж бодож байна. Улс орон хилээр хязгаарлагдж байгааж уух ус амьсгалах агаар соёл хэрэгцээгээр бол нэг болчихлоо. Тэг хязгааргүй болчлоо. Тэнд Америкт юм уу тэнд одоо хятад байгаа хүний асуудал ирэх бол нэг л болчихлоо шүү дээ. Вирус угаас дэлхий нэг л бид нар чинь одоо та нар сүүлийн үед харж штэ Артемис гэдэг хөлгөөс саран дээрээс очиод дэлхийг харахаар уяхан замбат тэр жижигхэн цэнхэр дэлхий чинь ямар үзэсгэлэнтэй байна юм. Тэгээ энэ дээр нэг хитгэн 60 70 100 80 жил суух гэж ирчээд бид нар ямар одоо муухай хомсоргүй хандаж энэ дэлхийг яаж зовоож яаныг та харж байгаа үстэй. Тийм. Энэ дээр 3 дугаар бүлийг тойлоод өрөөнд ярьжсэн 3 дугаар бүлгийн яг энэ цэнхэр хэсэг маш гоё юу тавьсан байлаа л те. 3 голын туул хэрлэн ононгийн ихэнд хэнийгч бүү нутаглуул бурхан халдун уулыг өглөө бүр мялааж өдөр бүр магтаж өдөш бүр дахиж бай гэж. Тэгээ энэ бол нөгөө туул хэрлэн ононгийн ихэнд хэнийгч бүү нутаглуулаа гэдэг байгаль их ямар цэвэр байх ёстой вэ? Өглөө өдөшгүй дахиж магтаж бай гэ энэ дээр хоёлаа бас ярилт. Энэ бол нөгөө түрүүний миний хэлсэн Чингис хаан бол ерөн хүн байгаагүй. Энэ бол гайхалтай гиганттай хүн байсан гэдэг нь бол ойлгомжтой тийм ээ. Тэгээд
Чингис хааны одоо зарилгаас л би харуулж байгаа хгүй. Яагаад энэ 3 голоо их ингэж хэнийгч би ойртуулаарай. Тэр чинь бол нутаглуулч гэж би зүгээр энд бичсэн болохоос биш. Ер нь бол хэнийгч битээ ойртуул гэсэн юм л. Тэгээд хэнийгч би ойртуул. Тэгээд өглөө бүр одоо дахиж өглөө бүр мөргөөд өдөш бүр дахижээ гэж байгаа шүү дээ. Тэгээд энэ бол бид нар их хааны одоо албатууд үрсад одоо иргэдэн юм бол хааны зарилгыг биелүүлэх ёстой. Хаан зарилглахтаа бол гол нь юу вэ гэхээр энэ усныхаа тэр ариун дагшин байдлыг тэр ам чанарыг нь үргэлжийн нандинж хадгалж төх юм бол та нар энэ 3 голоохоос авгазар аз жаргал баяр баясгалан дүүрэн амьдрнаа л гэж. Гэсэн ерөөсөө л ийм л одоо философи цаана байгаа. Шууд гэж харагдаж байна. Надад гэж уншигдж байгаа. Яг тийм байгаа үстэй. Одоо жишээлбэл ингээд Туулын гол гэхэд 5 аймгийн одоо 37 сумаар урсаад. За тэгэл одоо энэ хүндэд ч одоо хичнээн ч одоо Улаанбаатар сая 600 за тэгэл за нэг сая 7-800 мянган хүнийг ундаалал. За нэг 10 сая гаруй малыг ундаалал одоо тэгэл тэр газар тариалангийн бүс нутгуудаас бүгдийг одоо ургамлын тэтгэж өгөөд ингээд ерөөсөө л яг энэ яагаад энэ ээж хүнтэй эмэгтэй хүнтэй энэ голуудыг зөвлөдөг вэ гэхээр ямар ч нөхцөл болцолгүйгээр урсгадаг. Чи ямар сэтгэлтэй байна, баян байна уу, ядуу байна уу, гуйлгачин байна уу, хаан байна уу хамаагүй яг л нэг хайраар нэг зүйлийг л өгч. Тэрнтэй тэр нь бол амин чанарыг хангаж тэтгэж өгдөг. Тэгэхээр их хүнээс өөр тэрийг одоо тийм сэтгэл гарах одоо юу байхгүй шүү. Тийм учраас энэ хатан туул эмэгтэй хүнээр их хүнээр төлөвлөж нэрлэж байгаа хгүй. Тэр ийм чухал одоо зүйл байгаа гэдэг тэр одоо философи бол мэдээ Чингис хаанд бол тов тодорхой байсан баг гэж надад бодогдсон. Тэгээд тийм учраас л одоо бид нар Улаанбаатарт байгаа бүх хүн энэ усныхаа их усруудыг туулголоо нүдний цэцэг мэт нандинж явах хэрэгтэй. Энэ бол бидний эрүүл байх, амьд байх, хөгжин цэцэглэх, жаргалтай байх бүх зүйлийн их ундраг байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд тэрийгээ бид нар алдчих үедээ эннийхээ тухай мэдээсэй гэж бодож ил ийм зүйл. Умны усанд маань л тэгэл янз бүр юм хийхэд бид нар одоо юу болох вэ те? Ерөөсөө дайм одоо дэлхийн 2 дугаар дайны чинь гол юм энэ байсан шүү дээ. Ундны усыг төрүүлж хордуулдаг. Тийм байсныг бид нар халахын гол дээр халахын голын одоо тэр оройнд одоо хийсэн дайны үеэр дандаа тийм байдаг. Бид нар кино үздэг үстэй. Одоо та нар энэ ойрхт оронтойг хар. Нефт ус хоёр ялангуяа устан дээрс холбоотой. Асар хэрүүл маргаан. Израиль, Ливан тэр галууны өндөрлөгийг бол хацалтаад энэ сүйд бол тэрэн дээр нөгөө хор бороо орж усныхны хүсэр болдог байхгүй. Ингээд бүр мөнхийн дайм байл да. Энэ бүс нутагт энэ арабын цөл ус гэдэг бол нандин эрдэн тэр нефт бол нэг тийм сүттэй ч биш шүү дээ. Гэх мэтэр ийм л зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхнийг одоо энэ одоо миний мө бичмэр болсон энэ нэг яг ингээд ийм сайхан үнэлж ингэж уншиж байгаад л баяртай байна. Номын санд бас байгаа. Энэ бол миний хувь ширээний ном. Цэвэр усны нөөц гэснээс бид нэр зундаа үер болохоор бүх юм авч туучаад тэрийг нөөцлөх боломж болцоо ухаан хэр байдаг юм бол тэгээ ер нь нөгөө цаас мөс борооноос хамгийн сайхан бороонд би бүр нөгөө баярлдаг юм ингээд Азийн орнуудаар явж байхад бороондоо норч чаддгүй шүү дээ. Бид нар шиг бороо орохоор гарч болцдог, шөхөргөө алхаж чаддаг тий. Ийм гоё цэвэр одоо байгалийн ихийн доор хайршигын доор амьдарч байгаа хүмүүс энийгээ яаж буцаад нөөцлөх боломжтой вэ? Тий яг хөө энэ талаар бол Монголын бас төрийн бодлого байгаа. Ер нь бол энэ гадаргахаа усыг ялангуяа түрүүний хэлж байгаа энэ хур бороо үерийн усыг хуримтлуулад хэрэглэе гэсэн юм төрийн бодлого байгаа. Зүгээр туул гол дээр бол энэ туулын голын гадаргын усыг хуримтлуулж ашиглах гэсэн том төсөл байдаг. Туул усан зохицол бүр ингээд. Гэхдээ энэ бол тийм хялбархан бас хийчихэр зүйл биш. Энэ чинь маш их өртөгтэй. Тэгээд бас аюулгүй байдал бусад талын бас маш сайн харгалзаж үзэх. За тэгээд одоо инженерийн байгууламжийн хувьд бол бас онцгой төрлийн байгууламж баггүй. Тэр ийм байдаг учраас л энд бол маш нарийн судалж байж тэгээд асар их өргөн хүрээний бүтээн байгуулалт байсан. Бид нар энэ Мянган сарлын сангийн 2 дахь компакт гэрээг анх орж ирэх судалгааны юмд нь яг энэ туулын усан цогцлуурыг бариадаг өчөө гэд гуйсан баггүй. Тэгээд тэд нар бол судалж үзээд тэр үед одоо энэ одоо гадаргын ус оромтлуулахын туул усан цогцлуурын төсөл гарсан байсан. Техник урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл тэрийн одоо
Америкууд мэрэгчлэнүүд, Америкийн мянган соёлын сангийн мэрэгчлэнүүд маш сайн хянаж үзээд за энэ бол 3 шалтгаан хэлээл татгалцсан. Тэр нь бол юу вэ гэхээр нэгдүгürt манай хугацаанд бол багтахгүйгээр юм байна. 5 жилийн хугацаанд ерөөсөө компакт гэрээ бол 5 жилийн хугацаанд л байдаг. Хоёрт нь бол манай мөнгөнд бол багтахгүй 350 сая долларт бол багтахгүй юм байна. За дээрэс нь энэ одоо улсынхаа нийт хүн амын 50-аас дээш хувь нь ингээд төвлөрөн сууж яадаг энэ нийслэлээр ийм аюултай нөхцөл байдал үүсгэж болцсохгүй ийм объектыг одоо Америкийн нэгдсэн улс Америкийн ард түмний хөрөнгөө хийхгүй. Зөв. Тэгэл болоо. Бид нарт ингээд энэ одоо хуулбар маань хасагдчихж байгаа. Зөв. Ийм л зүйл болсон. Тэгэхээр бид нар бол одоо яг зүгээр нийслэл хот маань энийг одоо баримл гэж явж байгаа ийм зүйлсүүд байгаа. Ер нь бол цаашдаа бол энэ бол бас одоо усны салбарын нэг ус үерийн хорвооны усаа нөөцөлдөг ийм зүйлсүүд бол ингээл аянда цаашдаа явна. Одоо нөгөө түрүүний саарл ус гэж 20 жил яриад ингээд өнөөдөр бат баялдаа болж байгаа шиг энэ бол бас яриад одоо төрийнх нь бодлого байж байгаа учраас энэ хорвороо үерийн усаа хоригдлуулах ажил бол ингээд эхэлсэн явж байгаа. Ер нь бол тэр 333 нуур байгууллаа бүх сумууд энэ төргээд явж идэг шүү дээ. Одоо COP17 Монголд болох гэж байна. Тэгээд миний санджаагаар 10 жилийн өмнө л Монгол улс 90% газар нутгийн 90% цөлдсөн гэж судалгаагаар гарч ирсэн. Тухайн үед л 360 гаруй нуур цөөрөм гол булаг шанд ширхсэн гэж ярьж байсан. Тэгэхээр энэ бол нөгөө байгаль орчинд бүр дэлхийн дулаараа л тэгэл одоо аж ахуй хүний санаатай маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Тэгээ таны хувьд судлаачийн үүднээс за бид нар юм сайхан ингээд их ундрахтай нөөцийн сантай энэ газраа аж төртг юм байж. Тэгээ төвлөрөл улам бүр хилчил болгон нэмэгдэж байна. 21 аймгаасаа төвлөрж байгаа. Ер нь бид нэр цаашдаа энэ усны тухай ойлгох булаг шанд руугаа одоо гол руугаа туулынхаа ирэг дээр очиж машина угаагаа зогсож байдаг уусууд одоо манаахлах та. Юун дээр ер нь бид нэр энэ гол ус ширгэх тунгалаг байх, аюулгүй байх тэр анхаарах хэрэгтэй юм. Наацах юм. Соёл гэдэг шиг. Тий. Ер нь бол тэр усныхаа эзэн байх хэрэгтэй. Уудаг уснаа. Уудаг усаа нүдний цэцгийн шиг хайрладаг байж л тэр хүнд аз жаргал, амьдрал тэгээд одоо бусад бүхэл сайн сайхан зүйлс ирнэ гэдгийг хүмүүс ойлгох, ухамсарлах хэрэгтэй гэж би хамгийн түрүүл хэлэх байгаа. Энэ бол биднэрт бол байсан уламжлал. Өөрөөр хэлбэл одоо уудаг усныхаа, худгийнхаа, булгийнхаа, жижиг голынхоо усанд сүүч тусаадаггүй ийм л ард юм баггүй. Ийм уламжлалтай ард юм. За энийг уламжлалаа бол сэргийх ёстой. Энийг бол одоо бүхэл төвшөнд сэргээж одоо энэ хэвээрээ л байгаа. Цааш тааж хэвээрээ байх бол. Нөгөө талаас бол юу вэ гэхээр энэ түрүүн бид бас ярьж өнгөрсөн энэ COP17-гийн хүрээнд Монгол орны бол 76.9% гэдэг юм да. Бараг 78%, 77% ингээд цөлжсөн. Тэгээ хуураш цөлжилт гэдэг чинь өөрөө бас л усны усчиг амсдлал болдог гэдэг байна. Ийм зүйл байгаа. Тэгэхээр бид нарууд яах ёстой вэ гэхээр энэ усныхаа нөөцүүдийг хайрлаж хамгаалахаас гадна одоо яг зарим бүс нутгууд руу ингээд томоохон гол мөрнүүдээсээ одоо үерийн усын хөрвүүлж аваад шилжүүлж ашиглая гэдэг томоохон төслүүд байдаг. Нэгээж бас хийх хэрэгтэй. За нөгөө талаасаа бол ер нь бид нар бол тэр усны нөөцийг одоо ястаа туслаар нь хэмжиж мэдэж авах. Тэрийг хойрол зарцуулахдаа маш нарийн хандах. Энэ цаг үе одоо бид нарт бол тулчаад байгаа. За хамгийн төгсгөлдөө бол бид нар энэ COP17-гийн үед л сая хаягдлаас дахин боловсруулах үйлдвэрийг нээж Монгол улсын ерөнхийлөгч бас сайхан үг хэлсэн. Тэр нь бол юу вэ гэхээр одоо бол бид нар ингээд энэ сайхан одоо тунгалаг ус туулахаа тогоод хөндийн уснаас унд ахуйдаа сайхан хэрэглээд одоо нэг ус уух заяагаа хүндэт гэж сайхан хэрэглээд тэгээ гарсан хаягдл усаа цэвэрлэж эргүүлээд үйлдвэрлэл техниктэй ашигладаг ийм соёл, ийм туршлагыг бол бид дэлхийн бусад орон хүмүүст бол хуваалцах боломжтой боллоо гэж. Энэ бол гайхамшигтай зүйл байгаа үст. Тийм. Тэр ер нь бол одоо цаашдаа одоо бид нар ногоон эдийн засгийг хөгжүүлэх, ногоон хөгжлийг одоо хувилбарыг одоо Монгол улсад одоо хөгжүүлэх дандаа тийм ногоон байхаар ирмэлцэж байгаа. Тэрний гол суурь нь бол юу вэ гэхээр
хаягдлгүй эдийн засаг буюу одоо усыг нэг хэрэглээд хаяад бохирдуулаад хайдаг биш. Цэвэрлээ дахин ашигладаг энэ соёлыг л Монголд одоо түгэх ийм ажил эхэлсэн. За энэ бол өргөн далаацтайгаар эхэлсэнд бол би маш их баяртай байгаа. Нэг битгийс харуулсаасай л гэж бодож байна. Монгол улсын гадаргуун цэвэр усны гадаргуун нууц 2%. Үгүй. Нийт усны чинь бид нар чинь нэг 640 орчим километр куб устай байхгүй их устай юм. Тэр нийт чинь нэг 2% орчим хувийг л одоо бид нар нэг орчим хувийг л ашиглаад байгаа. Тэгээ гол юм нь юу байгаа вэ гэхлээр эн чинь одоо усыг аваад хэрэглэх тэр нөгөө боломж ямар байна вэ? Нөөцөөс гадна зүгээр нэг том тоо нөөцөөс гадна яг одоо жишээлбэл яг саяны Улаанбаатар шиг ингээ худаг гаргаад бид нэр ингээ тасралтгүй хангаж чадах гэдэг чинь бол ус хангамжийн доктортой байдлын асуудал болоод хуурчдаг байхгүй. Тэгэхээр жишээлбэл одоо тэр доктортой байдал гэдэг бол ямар чухал байдаг вэ гэдгийг ганцхан жишээгээр хэлэхэд цахилгаан станцд бол 1 секунд 2 секунд ч доголдож болдог байхгүй. Усан тасалдаж болохгүй. Ягаад гэвэл тэгвэл нөгөө тогоо болон бусад одоо нөгөө маш өндөр температур таалж байгаа тэр зүйлсүүд бол дийлбэрэх хөргөлж чадахгүйгээр одоо гэмтэл учрах ийм аюултай байдаг байхгүй. Тэгэхээр бол бид нэр тэр баталгаат нөөцгөө түрүүн хэлж байгаа тэр юм чинь бол ямагт 1 секунд тасралтахгүй байх хэрэгтэй болж байгаа. Ус чинь тийм одоо онцгой маш чухал. Одоо та нарт жишээлбэл ус чинь байн таслаад байвал та нарт ямар аа вэ? Сая өвөл тог тасрахаар дагаж ус тасраад байлаа. Тийм. Тэр чинь бол яг нөгөө насосны станцуудын тог байхгүй болохоор шахаж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хэрв ус тасарчвал бүр хүнд болохоор гоц. Тийм. Тэгэхээр бид нар бол айхраг одоо зүйл нь бол юу вэ гэхлээр энэ усны хүүсрүүд бол бохирдохгүй, нөөц нь хомсдохгүй байх хэвээр. Тэрийг бид нар цэвэр цэнгэгээр нь хамгаалж авч үлдээд хойч үйдээ өгөх хэвээр. Энэ бол хүн болж заяасны Монгол одоо улсад иргэн болсны Улаанбаатар хотын оршин суугч болсны одоо гол үүргээ гэж хэлэх байна. Тийм байна. За ингээ 3 бүлэгтэй. Тэг би бол нөгөө хүмүүстэй айл болох нөгөө энгийн үг хэллэгээр л номныхоо ойлголтыг 3 бүлэгтэн дотор бол судалгаа, тоо баримтууд тэгэл яг мэрэгжлийн юмнууд бол маш гоё сонирхолтой юмнууд байлаа л дээ. За төлжилт гэсэнтэй холбоотойгоор нөгөө мод дагаж ус гэдэг нэг үг байна. Тэгээ ус дагаж бүх юм явж байгаа угаасаа. Тэгэхээр мод их усүр юм бол бид нэр айл олгон хашаанд өнөөдөр Улаанбаатар хотын бараг нэг 60% гэр оролт амьдарч байна. Тэгээ айл олгон хөрсний бохирдол ирдэг болж байна. Тэгээд усаад модоо дагаж ус байдаг юм бол яг ямар мод тарих хэвээр. Бид нар чи ер нь их дураараа штэ. Нүдэл чинь дуртай модоо дээр нь дуртай байшингаа барина, дуртай газраа чи хашаа зоочин, дуртай газраасаа худаг өгч ингээд сайхан голын их усүрийг зүтгэж байгаас мэдэхгүй л байна штэ. Тэгэхээр тэр чинь одоо дураараа сайхан амьдардаг энэ сайхан Монгол орны гайхамшиг юм да. Тий, ер нь бол одоо энэ ерөнхийлөгчийн санаачлаад байгаа энэ тэрбум мод энэ төр гэдэг бол маш чухал зүйл байхгүй. Тэгээ ер нь бол тэрийг санаачлаад эхлүүлэхдээ ч өөрөө хэлж байсан шүү дээ. Ой бол усны их, мод бол усны их биш. Ой бол усны их. Мод биш аа. Ой бол усны их, ус ургамлын их, ургамал амьдралын их гэдэг үг байхгүй. Одоо эртний үг байхгүй монголчуудын. Тэгэхээр чинь юмны нөгөө дарааллыг хэлж шүү дээ. Тэгэхээр Монгол орны ой гэдэг бол одоо усныхаа гол их усүр хинти хангаа саяаны өндөр сайхан рунд чинь дандаа ой модтой гоц. Тэндээс усны цэвэр цэнэг усны их усүр очиж байгаа. Тэгэхээр ус мод хоёр бол өөрөө маш юм ерөөсөө энэ дэлхий дээр бүх зүйл холбоотой. Тэр дотор ус мод хоёр бол маш их холбоотой. Өөрөөр хэлэх юм бол тэр модны чинь бараг 70-80% нь өөрөө ус байж байгаа байхгүй. Тэгээд ургахтаа өөрөө усаа шингээж ургана. Дараа нь ургаад төлжөөд томорцсныхаа дараагаар буцаад тэрийг нөгөө тэр байгалийн зохицуулга хийж орж байгаа хурд тунцыг өөртөө шингээж үлдээх, ааж маруулсгах, үер усны аюул бий болохгүй байх. За тэгээд тэр өсөд төлж хэвцдаа нөгөө хүчил нөөц төрөгчийг шингээж хүчил төрөгчийг ялгаруулах тэр зүйлээ хийдэг гайхамшигтай зүйл байгаа. Тэгэхээр бол бид нар энэ тарих модоо ч гэсэн саяны нөгөө хаягдл усыг цэвэрлээд тарьчих болж байгаа байхгүй. Ус модыг бол усалж иж дургуул.
Маш тодорхой. Хаан ч ургуулж болно. Ургуулах гол нөхцөл нь ус. Тэгэхээр тэрийг бол өөрөөр хэлэх юм бол ингээд бага цэвэр цэнгийн усаараа бас одоо ингээд услаад байх нь бас тэмч сайн байх оновчтой биш байхыг магадгүй. Өөрөөр хэлбэл тэр хаягдл усаа цэвэрлээд тэрийгээ ингээд услаад байхад л мод ч нь өөрөө тэр хаягдл уснаас ч бас өөрөө шаардлагатайгаа шингээж аваад ингээд явчих юм болцоод байхгүй. Зүг. Бас мэдээдгүй л бид нар ч сайхан цэвэр усаар явах хэрэгтэй гэл тий. Тэгэхээр яг ингээд л одоо юм чинь бол ингээд гоё тэр цаанаасаа хэрэг утга учирыг ойлгож чадах юм бол ингээд нарийн уялдаа холбоог ингээд зохицуулаад явж байна. Нэг хүн нас амьдрах хугацаанд 18 мод тарихэд амьсгалсан агаар ер нь хэрэглэсэн юм а буцаагаад ихтлэхэд өгдөг гэсэн. Үнэн үү тэр? За яг хөө тэгж ярьдэн лээ би сайн мэдгүй байна тэгээд яг хөө тэр тэгж хэлж байгаа бол тэгэл тэр үнэн биз. Тэгээд бас ямар тач гэсэн одоо бид нар бол ус мод тарьж чаддгүй маа усыг бий болгож чаддгүй маа гэж бодоход одоо бохирдуулахгүй баг шиг бохирдуулах дээр л анхаарчих хэрэгтэй дээ л гэж. Тэгвэл жинэ өөрөөдөө ч барьж байгаа ихтлхий дээрч барьж байгаа хамгийн чухал нь үр хойчтой барьж байгаа бэлэг баггүй. Тийм шүү дээ. Манай аавын нөгөө туг сүлд тусгаар тогтнолоо эх орноос хүлээж авсан. Өг дэцээсээ хүлээж авсан. Өөр ачтай хүлээж өгнө гэж. Тэгэхээр бид нар бол ерөөсөө энийг дамжуулагч л байхгүй. Яг тухайн үед. Тэрнээс биш энэний чи эзэн биш. Энүүнийг чи харигслан одоо хамгаалагч гэх юм уу эсвэл одоо юу гэдэг одоо сүйтгэгч бас биш байх хэвээр тийм ээ. Тэгээд энэ нэгэнт өөрт чинь бол өөрийн чинь амьдралыг тэтгэх юмыг бол хангалттай өгнө. Тэгэл болоо юм шиг. Тэрийг тэгж одоо хитэн одоо 100 саяар нь ингэж өөрийн эзэмшилд байлгах энүүгээрээ бусдыг одоо бусдаас давуу байдал бий олж авах энэ төр гэсэн юм бол тэгэл нөгөө шундлалын шиг л рүү яваад байгаа юм л да. Хувь хүн болоод байгууллага үйлдвэр энтэй холбоотой усны зохицуулалтын хууль нь хэр байдаг юм бэ? Сайн. Ер нь бол одоо бол усны тухай хууль тогтоомжийг бол бид нэр 2012 онд шинжилээд авсан байхгүй юу? Та тэн дээр ажиллаж байсан шүү дээ. Таны байгаагүй юу байхгүй асуугаад. Яг тэр бид нар чинь би сайн давь ш. Зүгээр яг бидний амьдралын зам бид нар нөгөө хоолоо олж идэх юм бол ажил хийх хэрэгтэй. Тэгээд тэр ажил маань л ингэж таарч байна л. Тэгэхээр тэр хуулиуд бол бид нар нөгөө олон улсын одоо төслүүдээр тэр үед ажиллаж байсан одоо Голланд мэргэжилтнүүдийн Голландын төслөөр бас тэр хуулиудыг олон улсын судалгаануудыг хийж авч ирсэн. Дараа нь би тэр 12 онд усны тухай хуулийг батлуулаад дараа нь 19 онд ус өхөд усны төлбөрийн тухай хууль нэмэлт өөрчлөлт. Тэгээ эднэрээс байгаа бол би бас нөгөө Дэлхийн нөөцийн институт гэдэг институт байт юм л да. Америкийн Вашингтон төвтэй. Тэнд бид нар бас шинжилгээ хийлгэж үзэхгүй. Ер нь манай хууль ямар байна вэ? Болохоор байна уу? Бид нар хөгжил төвчлээ боомлчих үйц юм уу? Эсвэл бага усныхаа нөөцийг алга болгож үрээчих үйц юм хэмжээтэй юм хийж чам шивздэг. Манайхаа хуулийг бол боломжийн хууль гэсэн. Яг гэвэл тэр хуулийн гол үзэл санаа амин сүнс нь бол юу гэхээр нэгдүгürt ус бол стратегийн үнэт баялаг гэж шууд заасан. Тэр стратегийн үнэт баялаг юм бол тэрийг хэн нэгэнд давуу эрхийг олохгүй. Хэн нэгэн дураараа тэрийг эзэмшихгүй. Хэн нэгнийг одоо юу гэдгийг асуухгүйгээр одоо тэн дээр янз бүрийн зүйл хийхгүй. Ийм зүйлсүүд чинь тэн дээр байж байгаа байхгүй. Тэр зүйлс нь бол тэгээ нөгөө усны нөөцийн нэгдсэн менежментээр явуулна гэхэлэр энэ дараагийн хэрэгцээ, бусдын хэрэгцээ бол яг сайн ярилцчихэж хамгийн зөв шийдлээ олж явна гэсэн ийм засаглалтай байхаар тохируулсан байна. Энэ бол дэлхийн нийтийн явж байгаа зам. Өнөөдөр сая та 300-уулаа амьдарч байна. Нэг салийн байгууллага хажууд орон сууцны хажууд үйлдвэр бид нар бол ингээс сайн дураар ингээд холилдоод амьдарч штэ. Тэгээд яг энэ дээр энэ нөгөө усны хүртээмжийн асуудал гэдэг юм уу, цэвэр усаа хуваарлалт, буцаага төлбөрийн асуудал, цэвэрлэх гэдэг энэ болгон сая таны энэ 2030 дээр бол шингэж тусаж өгсөн гэж ойлгоо. Тийм. Ерөөсөө энэ бүх тогтолцоо чинь бол үндсэндээ Монгол оронд бол усны салбарын засаглал, за тэгэл одоо хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт энэ бүх зүйлс бол үндсэндээ энэ сүүлийн 2007 оноос хойшхын би сайн мэдж байгаа юм. Тэгээ энэ хооронд л өнөөдөр бол одоо нэг 20 жил болж байна.
энэ хооронд бол маш сайн болсон. Ялангуяа Мянган сорилын сангийн компакт грэний нэг том чухал бүрэлдэхүүн хэсэг бол $20 сая зарцуулаад энэ Улаанбаатар хотын ус хангамжийн аюулгүй доктортой байдал засаглалын сайжруулж гэж байгаа байхгүй. Тэр үн тариф чинь ч орж байна, тэр стандартууд орж байна, лаборатори хяналт шинжилгээнүүд нь орно. Ингээ бүх зүйлсийг ингээд тэгээ боловсон хүчний мэдлэг чадвар гэдэг ингээд бүх зүйлсүүд орохоор тэгэхээр чинь бол энэ компактын чинь нэг 2 дахь 20-30 дахь гаймшигч гэх юм. Ерөөсө Монгол улсад одоо орчин цагийн дэлхийн техникийн мэдлэгийг бүхий боловсон хүчин лаборатори тоног төхөөрөмжтэй болсон гэсэн. Та өнөөдөр ямар гоё мэдээнүүд туулгаж байна. Өмнө нь бол нэг их гэж байгаа гэж үр дүн нэг байхгүй байсан шүү дээ. Байхгүй тий. Тэгээ одоо нөгөө 50 жилийн дараа гэхэд Улаанбаатар хот усны нөөцгүй болно гэж маш хэцүү сонсогдожлаа. Гэтэл өнөөдөр жил нь бүр ингээд ахичихсан нөөц сантай болчихсон. Тэр хэрэг бид нэр ингээд ухаалаг сайнах байх юм бол тэр усны нөөц яана гэж айлтгүй болж байгаа гэсэн. Тийм байна. Гэхдээ одоо 90% цөлчсөн байгаа бусад аймаг сумдуудаа бид яах ёстой юм бэ? Иргэд яах ёстой юм бэ? Юуг харилж? Юун дээр л нэг тулгуур ойлголт, байшингаар фундам ойлголт нь. Тийм, ер нь бол нэгдүгээр би түрүүн хэлсэн. Тэр уламжлал, байгалаа хамгаалдаг, байгальтаа шүтэн амьдардаг, усаад эдэлдэг тэр уламжлалыг байнга одоо бодож явах хэрэгтэй. Үр хөвгтэй зааж өгөх хэрэгтэй, өөрөө үлгэрлэх хэрэгтэй. Өөрөө үлгэрлэх. Хоёрдугаарт нь бол усныхаа хэрэглээг одоо байгаль дэлхийгээс авч байгаа юмаа бол маш одоо зөв зохистой буюу тэрнийхээ нөөц даацт нь тааруулаад ингээд өөрийнхөө хэрэгцээнийхээ хэмжээгээр ингээд сайхан авч хэрэглэх энэ соёлоо бол одоо байнга бодож явах хэрэгтэй. За 3 дахь нэг гол юм нь бол юу гэхээр нийслэл Улаанбаатар хот дээр энэ чухал юм арга хэмжээнүүд аваад ингээд хэрэгжүүлж шít хаягдлаасаа дахин боловсруулад ашиглаад дахин цэвэрлээд ашиглаад энэ зүйлсийг бол бүх хөдөө орон нутаг сум суурин газрууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Яг зөв. Тэгэл одоо энэ л байна л гэж хэлэх байна. За тэгээд сүүлийн асуултаа бүтээ бахан ногоон дэлхий, ногоон эдийн засаг хөгжил гэж ярьлаа. Тэгээ энэ ном худалдаанд бол байхгүй байгаа юм байна лээ тий. Мэргэжлийн байгууллагууд хэдэн номын сангуудаар бол байгаа. Номын сандаас байгаа. Тэгээд нөгөө хүмүүс үзээд энэ номыг ханаас авах вэ гэж асууад байт юм л та. За одоо би энэ номыг бол худалдаанд байдаггүй. Яг би бодож байгаа хэрэг болж байгаа бол албан хэрэгцээнд энэ мэдээллүүд нь үнэхээр чухал шаардлагатай гэвэл би юу аа дөө ер нь бол интернетийн сошиал сүлжээнд яг тэр электроник хөлбөрийн тавьчих болж байгаа. Яг гэвэл хүмүүс бол ингээд цаасаар хэвлэхээр бас дахиад асуудал гарна. Дахиад байгальтай. Тийм бас болно. Тэгэхээр бол одоо бол би яг энийг тэр одоо хэвлэлийн ихээр нь ингээд хүмүүс сонирхол бас тавьчих болно л гэж бодож байна. Ямар гоё юм. За хамгийн сүүлийн асуулт ногоон дэлхий, ногоон эдийн засгийн хөгжил гэсэн бид нар хоёулаа ногоо алтай. Тэгээ та 15 жил ногоо алтан байгаа. Ер нь дэлхийн маш олон одоо олонний танил урлаг соёлын Аватар киноны найруулагч хүртэл ногоо алтай юм байлаа шүү дээ. Ер нь ногоо холтон байхын ач тус нь бид нар байгальтай хэлтэй гэж яриад байгаа. Эний та нэг бас яагаад ногоо холтон ус ярддаг хүн өөрөө бас ногоо холтон болж байгаа надад аюугаа бэлэгдэлтэй санагдаад байна. Тий. Гэхдээ бид чинь байгаль дэлхийн нэг л эдис байхгүй хүн. Тэгэхээр байгаль ихэс юу өгч байна вэ? Байгаль ихтэй ямар шухан байдлаар одоо хандаж амьдрах вэ, амьдралаа өнгөрүүлэх вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр байгаль ихийн хүүхдүүд нь бол бие ч мөн, тэр угмалч мөн, тэр амьтан ч мөн, биологийн зүйл бүгд мөн. Одоо яг бидний одоо шашны дээр үеийн бидний эцэгхэн ярьжсанаар бол их болсон 6 зүйл хамаг амьд чинь нэг л зүйл байхгүй да тэр байгаль ихийн хүүхд. Тэгэхээр бид нэр тэр хоорондоо одоо ямар шүү харилцаатай байх вэ гэдэг асуудал. Нэгийг алж ядаж хөнөөж шаарж төлж идэж жаргад цэнгхүү. Эсвэл одоо бие биендээ хайртай дотн сайхан байж ядаж бие биендээ хөнөөлгүй байж энэ амьдралыг туулах уу гэдэг бол хувь хүний нэгдүгээр сонголттой асуудал. Миний хувьд бол одоо бид нарт бүр цаанаасаа одоо энэ бас утга учир ямыг бас сайхан улсуудын нөлөөгөөр сайхан багш нарын, сайхан эрдэм номтой хүмүүсийн нөлөөгөөр бол таньж мэдчихэд олсон. За тэгээд цаашдын одоо замаа бол сонгох юм боломж гарсан байгаа. За төгсгөлдөө одоо ингээд 10 хэдэн жил ингээд ногоон холтой ингээд явхад болгоол нь юу вэ гэхээр энэ бол одоо бас л нэг амьдралын маш сайхан хэв загвар. Одоо цаашдаа бол бид нар үнэхэрийн одоо хүмүүн заяанд байгаад
одоо ирж төрөөд энэ сайхан амьдрал, энэ сайхан дэлхий дээр уяхан зам бүтэв гэдэг энэ дэлхий байгаа шүү дээ. Энэ дэлхий дээр нэг тодорхой хугацаанд амьдраад буцахын хооронд ер нь одоо хэнд ч бас багахан шиг сөрөг нөлөөтэй. Тэгээд чадвал одоо хайрлаг, зөөлөн, сайхан одоо хувь нэмэр тус дэмтэй ийм байгаад л өнгөрүүлэх хамгийн чухал зүйл юм аа л гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс л бүх зүйл эхэлнэ. Тэгвэл энэ одоо таны эргэж идж байгаа хоол, ууж байгаа ундаа, хэрглэж байгаа хувц сунар, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бүх зүйл. Тийм шүү. Энэ нэрөөсөө л энээс л эхэлж байна. Тэрөөсний хомсдол агарын бохирдол эднэр дэлхийд даяар бас нэг шалтгаан бол мал аж ахуй байгаа шүү дээ. Мал аж ахуй тэр үйлдвэрлэл энэ чинь бол маш аюултай байхгүй. Тэгэхээр бид нар бол энэ байгалийн нөөцийг энэ жижигхэн цэнхэр дэлхий дээрээ зөвхөн сайхан амьдрахын тулд энэ одоо зөв усын зүйлсүүдийг болох ёстой л болдог байхгүй. Тийм. Түрүүн сая Аватарын сүүлийн анги дээр Джеймс Камерон ах тийм найруулагч нь ер нь л тэр хүн төрлөختөн эцсийн мөчтөө өөрсдийнхөө л хүний хүсэж мөн хязгааргүй. Тэгэл тэр дуусна цэнхэр дэлхий байхгүй болоход бид нэр байгаль их руугаал хандах хамгийн хүчтэй зүйлэр бол хандах гэдгийг айгуу сайхан харуулсан байл ч тийм тэр амьтны амьд хүртэл хүртэл яаж харуулсаж уучлдаггүйж тийм. Тэгээд ямар их би одоо ногоо алтмал 2 жил болж байгаа. Тэгээ бас усны цэвэр усны хомсдол дээр маш их санааж зовж явдаг хэрэгөнүүд. Тэгээд энэ дээр нөгөө хувь нэмрээ оруулж болох хамгийн том шийдэл бол ногоо алтан байх юм байна гэдгийг бол ухаарсан. Тэгээд энийг гол эрдэмтэн 15 жил ногоо алтан байхаар баяр хүргэе. Хүн биеэрээ нөгөө судлаач та бол ингээд академик их сургуулиудад багшилж исэн судалгаа хуу. Тэг яг бодтоор амьдрал дээр өөрөө ингээд хэрэгжүүлж байгаа нь үнэхээр үлгэр дуурайлаа. Сайхан. Тэг яг бай зүгээр одоо энэ бол миний сайных биш, энэ бол багшийн. Одоо мэргэдийн. За бас одоо бурхтын гэхүү одоо энэ адис ивэл юм да. Тэрнээс биш би одоо сайнаар үлднэ гэсэн юм байхгүй. Би зүгээр яг усных дээр зүгээр нэмээд хэлчихэд энэ усыг одоо амтай гэж та нар ярьж байдаг тийм ээ. Би ариун тансаг одоо талаас нь нэрлээ шүү дээ. Аршаан гэдэг. Тэгэхээр тэрийг энэ одоо бид нар энэ гайхалтай усыг бол амьлуулад аршаан болгоод хүртчих боломж бол хүмүн болгонд байгаа байхгүй. Тийм шүү дээ. Өөрийнхөө хүслийг шивнэ. Тэр нөөдрөг гэгээн байг. Тэгээд хүслээ шивнээд усаа хүртэхэд тэр биелнэ. Энэ ямар вэ? Гайхамшиг үст. Гайхамшиг. Тэгээд тийм хувь заяан төрсэн байгаа байхгүй да. Тийм. За тэгтэл тэгээ тэрийг ойлгохгүй одоо яваад ирсэн өдөө үе наслчж байгаа бас харамсалтай юм шиг. Одоо нэг маш цөөхөн жилийн цэнхэр гар дээр амьдрахтаа ихтэй ээлтэй бусдад тайр түгээсэн тустай дэмтэй тий. Хүн гэлтэхгүй ан амтнд хүртэл тустай дэмтэй хорондол багтай л амьдрах юмсан. Тэгээ энэ сүүлийн 3-4 сард бол сайн мөгийн мэдэхгүй ямар ч байсан хүн болгон туул усны талаар ер нь цэвэр усны хомслын талаар их ярилцаж мэтгэлцлээ. Тэгээд энэ 15 онд ер нь сайн номнууд би ингээд миний сүүлийн номын зочид орохдоо дандаа ном нь 14 11 онд гээл сайн ном бол хуучирдаггүй. Тухайн сэдв нь өөрөө маш том байдаг учраас тэгээд энэ сайхан ном бүтээлийг бид нэр түгээж өгч энэ том төслүүд дээр ажиллаж Улаанбаатар хотын усны нөөцөд анхаарч өгсөн танд маш их баярлалаа. Одоо үзэгч олонхоос талархлаа илэрхийлье. Тэгээ энэ номын файлыг бид нараас номын сангийнхаа вебсайтн дээр байршуулъя гэж ярьж байгаа. Та бүхэн ханаас ч ороод үзэх боломжтойгоор байршуулъя гэж байгаа. Танд маш их баярлалаа. Тэгээ сүүлийн үгийг танилцъя. За тэгээд энэ сайхан одоо уснаас энэ гайхалтай эзэн Чингисээс одоо бошготой энэ сайхан ус ба шүү дээ. Одоо энэ уран болон энэ сайхан ус Монгол орны альч бүх газар ийм сайхан зүйл байгаа. Энэ Монгол орны одоо нутагт Монгол нутагт энэ ариун дагшин уснаас нь хувь зээ ята төрсэн ард түмэнд бүх хүмүүст уудаг ус аршаан болог гэж л ерөөе доо. За маш их баярлалаа. За ингээд энэ удаагийн дугаараар Улаанбаатар хотын усны нөөц гээд номыг бүтээсэн Дорцорын эрдэмтэнтэй ярилцлаа. Тэгээд иргэн болгон усаа хайрлаж гамнаж өдөр тутмын хэрэглээгээ санаатай санамсрахгүйгээр усаа баг одоо үрэн тарын хийгээрээ усантай хайртайгаараа тэгээ энэ усах боломж олцсон хувь заяандаа эзэн байж их орондоо хайртай байгаль ихтлэхий дээлтэй байгаарай гэж хэлээд нэвтрүүлгээ өндөрлөё. Баярлалаа баяртай.